Хай, өглөөний хүрээлтэд авъя. Хүүгийн зуны амралт эхэлсэн. Бит хоёр гэр зурлаа да. Угаасаа энэ зуны амралтаар бит гурав ийшээ тийшээ нэг амарч аялж чадахгүй. Яагаад тэгэхээр дараа 7 хоногт наадам наадмын дараа намар наадмын дараа бит гурав нэг төлөвлөгөөт чухал нэг хувь ажил байгаамаа. Тийм болохоор энэ зуны амралтыг энэ зураал өнгөрөх бах та. Тэгээд ойрын хэд хоногт миний бие бас жоохон сонирн байгаад байгаа. Ер нь л агшин чилэрхүү байна да гэж юу алсан бэ гэхээр би нөгөө өнгөрсөн сараас тураах тариа хийлгсэн. Тэгээд нэг сарын дараа эмчүүд очиж үзүүлсэн чинь эмч намайг 2 хил хассан байна. Тэгээд энэ тариа чинь чамд тохирох юм байна. Тийм болохоор өрөвчлүүлье. Гэхдээ тунгаа нэмийгээд тун нэмж өгсөн байхгүй юу? Гэхдээ нэмэх тун нь өмнө нь хийжсэнээс баг 2 дахин их тун байсан. Тэгээд эмч намайг тэгэнгүүт нь би заа тэгээд гэртээ ирээд тунгаа нэмэгдүүлээд хийсэн чинь шууд тэр өдөр бүр амар ингээл тухгүй оргилцаа. Нэг ингээд би сүлдээд идэв штэ тий. Тэгээд сүлдээл ингээд халуураад тэгээд нэг өдрийн цагаар нэг 38 хүртэл нэг тэгэл халуун ерөөсө буурчихгүй тэгээ халуураад исэн. Тэгээд ерөөсөө юм мэдэж чадахгүй за ихний 2-3 өдөр. Тэгэд үжсэн чинь шөнө оройдоо унтах гэсэн чинь улам халуураа за. Бүр 39.5 хүртэл халуураа. Тэгээд угаасаа өндөр халуураар ингээд дараад хэлчихдэг штэ амар дараад хөлмөл ингээд баг мөс шиг болоод амар их хүнжил нүмрээд байгаа хэрнээ ингээд ялцчгүй халуураад тэгээд тэр үед ерөөсөө юм мэдэж чадахгүй ус ууч чадахгүй за би өөр нэгтэй тураах тараа хэлгэснээс хойш юмч намайг тогтмол иддэг хүнсээ хэмжээг нь арай багасгаад идээд хараа гэдгсэн. Хоол ерөөсөө хойрч болохгүй шүү. Усаа угаараа гэдгсэн. Би тэгсэн чи бүр ус жууч чадхаа хэлсэн за. Юм идэх үтэй хэлбэр ус жуухгүй тэгэл угаасаа хүн тэгэл юм идэхгүй болохоор ч улам ингээд сүлдаал ингээд хачин болоод идэв штэ би бүр яг тэгсэн. Тэгэд би яг өөрийгөө ёо тэгээд тэр тунгаа хэтрүүлсэн байна. Тэрний хямрал гэж бодсон. Тэгээд нэг 3 хоног бүр амар хямарсан. Тэгээд 3-аас хойш өдрүүдэд ер нь бол өдөртөө нэг халуураа хал нэг тэгээд ер нь бол жоохон темирхүү байгаа. Тэгээд эмчтэр очиод одоо надад ихтэй яг үндэ очих боломж шалга завч шалга мэдгүй ер нь тэгээд ингээ гайгүй болохгүй бол тэгэж одоо дараа 7 хоногоос бид нэр бас юм чухал ажилтай тэр үеэр би бас ингээ хямраад ээж болохгүй сайн байх ёстой хүчтэй байх ёстой мэдгүй би айгуул дараагийнхаа тунг хийхгүй хаа тариагаа ер нь болж магадгүй ингээд намайг хямраагаад байвал ямар хурдан бууж өгдөг ингэж битээ хэлээ. Надад энэс илүү чухал юм байгаа. Гэхдээ яг миний хямарч байгаа асуудал бол яг тарианы тунгаа хэтрүүлсэнд бол яг байгаа. Би бол яг тэгж бодож байна. Угаасаа ингээд юм мэдэж чадахгүй тэнгүүдээ одоо ингээд утас муцаа үзчихээд ингээд юм мэдчихээ хүнийг харахаар бүр ингээд дотор мухаараад хий өгөөд за. Бар галзуурсан баха тий. Йоо ямар тэнэг санагцсан. Мэдгүй юу ерөн тэгээд ингээ хямрал нэг дуусны дараа эрүүл эрсэтгий өнөдөр лав дахиж тарай хийх ямар сонирхол алга. Эндийг хараа. Гояац. Нэг Монгол охин өгсөн. Тэгээд Монгол мах бас нэлээний өгсөн. Бид нэр ер нь наадмаар гэртээ гой хуйшууртай байх юм шиг байна. Тэнгүүтээ хямарч байгаа юм биш бас л нөгөө хоолой яриад байгаа байхгүй тий. Наадам гэснээс бас нэг юм болсон. Яа жинхэнэ тэнэгүүл юм болсон за. За юу вэ гэхэлэр өнөөдөр ер нь жоохон таагүй мэдээтэй л бичлэг болох юм дээ. За одоо ялтай үлээ гэж. За ингэсэн дээр би нэг хувийн ажиллаар одоо Бээжин дэх Монгол элчин дээр очиод тэгингээ нөгөө энэ жил наадмаар яах юм? Наадмын баярын арга хэмжээ зохиох юм уу? Зохиохвол хизээ хаана яаж вэ? Яаж мэдэгдэх вэ энэ төр гэдгсэн чинь тэндээс нэг 2-3 ажилтнаа энэ жил зохион штэ. Гэтэ яг элчин дээрээ биш энэ хажуудлын том буудалд зохиохоор болсон. 7 сарын 3-нд хийн тэгээд тухайн үед нь мэдээдий гэтгэхгүй юу. Тэгэд би за гэчихэд тэгэд нөхөрт тэр өдөр арай эрт ажилласаа тараад ирээрээ чөлөөгөө зохицуулаарай гэж хэлжээ. Тэгэд хүүгийн бас нөгөө нэг зуны амралт нь эхэлсэн гэдэг нөгөө эцэгхийн нэг өдөрлөг яг тэр өдөр байсан. Тэгэд хүүд хойлоо тэрэнд нь очиж чадахгүй байж магадгүй шүү. Цөмөрөө наадамд очиж мечигээ тэгэд хэлсэн байсан. За тэгээд тэр өдөр нь болоо.
Тэгээд юусэн мэдээлэл ирэхгүй юм тийм ээ зарлал тавихгүйсэн байхгүй ямар ч мэдээллийн сугаар. Тэгэхээр би нөгөө нэг элчингийн хүн лөө залгаад асуусан. Яагаар болсон бэ? Өнөөдөр болох юм уу болохгүй мүү гэдгсэн чинь өнөөдөр болох байхаа. Гэтэ би чиний нэрийг өгсөн штэ. Тийм болохоор чамд утастаж мэддэг байх гэд өдөр тэгжээг байхгүй юу? Тэгэд би хүлээгээл ерөөсөө тийм ээ зарлал мэдээлэл ирээгүй. Би тэгэхээр за болохоо болцсон байх гэж бодоод тэгэд нөхөрч за өнөөдөр заавал яарч ирээ тэрэггүй дээ болохоо хэлсэн юм шиг байна энэ төр гэ тэгэд хүүгийн сургууль руу явж байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь харсан чинь тэр өдөр тэр гадуурх зочид буудалд наадмын арга хэмжээ элчингээс зохиогод болцсон байгаа байхгүй юу? Бүр амар нийттэй за. Тэгээд ерөөсөө ямар ч биднэрт мэдэгдэл юм өгөөгүй. Тэгээд бүр тухайн өдөр нь зөөрж элчингийн хүнээс нь асууж лавлж яхад тэр талаар огт хэлээгүй болохгүй юм шиг л ингээд дараад өнгөрөөцөн. Тэгсэн чи болцсон байвал яах вэ? Яагаад гэдэг юм уу чатаад итим би. Тэгээд тэнд зохиогдсон баяр наадмын арга хэмжээнд Бээжинд байдаг Монголын элчин сайдын ажилчид тэдний гэр бүлээс гадна гадны цөөн тооны элчин сайдууд тэгчээд бас Бээжинд байдаг нэг хэдэн монголчууд бас очсон байгаа байхгүй юу? Гэхдээ яг манай гэр бүл шиг ингэж харьцангуй тусдаа бие даасан ажиллаж амьдардаг монголчууд бас цөөхөн байт юм а би бол яг мэдгүй. Ихэнх нэг одоо монгол компаниас хятадд Бээжин суух төлөөлөгч юм уу эсвэл тэгэл Монголын талаар судалгаа хийж өгдөг Монгол талын хариуцсан ажил хийдэг нэг тийм хүмүүсэд болохоор элчинтэй харьцангуй танилтай ч юм уу одоо тэгээд танил талаараа мэдээлэлд илүү ойр байдаг тийм хүмүүс л байх шиг байсан. Тэгээд одоо тэгээд тэднэрийн яг хамгийн гол нь энэ баяр наадмын арга хэмжээ анханасаа тийм урилгатай, хязгаартай албаны хэмжээнд зохион байгуулагдах байсан бол анханасаа надад асууж их үед тэрийг хэлчих болох байсан л та. Ямар ч тийм юм байгаагүй. Тэрийгээ ч ил хэлээгүй. Тэгээ одоо яах ёстой вэ? Хүнтнаас асууж, чимээ тавьж одоо мэдгүй өөртөөхөн арга барилыг бол ер нь таамаглаж байгаа ч гэсэн бүр хэлхээс ч санаа зовмоор юм. Тэгээ ч ер нь үндэсний баяр наадам гэдэг чинь танилын хүрээнд өргөдөж зохион байгуулдаг тийм арга хэмжээ биш л дээ. Тэр тусмаа гадны орон суух элчин сайдын газруудад бол тэгээд улсаас зохион байгуулж төсөв санхүүждэг тухайн газар амьдарч байгаа Монгол улсын иргэдэд нээлттэй ил тод зарлагддаг ийм л арга хэмжээ байна. Би ямар тэгээд хинэгний хувийн төрс өдрийн баярт очиагүй аль эсвэл надад урилга өгсөнгүү энтэр гэж жижиг юм яриа гомдлоод байгаа асуудал биш шүү дээ. Үндэсний баяр наадам маань их орон, хэл соёл, ёс уламжлалаа мэдрүүлдэг, үр хүүхдэд уламжлуулдаг ийм чухал баяр байдаг. Манай гэр бүлийн хувьд ч ялгаагүй үр хүүхд маань гадны оронд байна. Өөрсдийн их орны соёл, уламжлалаа ойлгох, харах, мэдрэх, танилцах бодит хэрэгцээнд байдаг. Тэгээд үүнийг улсаас төсөвлөөд зохион байгуулах боломжийг олгоод байхад ингэж түгээх, мэдээлэх ийм үүрэгтэй газар дээр нэгээд асуудал үүсгээд танил талын хүрээнд шийдээд. Гэхдээ энэ бол яг үндэ анхны хэрэг шээ. Дандаа л ингэтий. Сонин шүү. Би яг ингэж Бээжинд ирснээсээ эхлээл нийтийн мэдээллийг ил тавиач бити танил талаараа явуулаад байгаа чигээл тэгэл үдэг. Тэгээд арай гайгүй болдгийн. Тэгэл яваад өгнө. Дараагийн элчнийхний нэрэл дахиад нөгөө нэг танил талаараа тэгэл ингээл иймэрхүү юм яриулаад. Тэгэл гайгүй болон дахиад ингээл. Гэтэ тэгээ одоо яах вэ? Ингээ муу байгаад ах чинь тэрийг хилээл байхаас үр аргагүй. Хаан засаж өгнө, хизээ зүг болно. Тэр болтол нь ингээл дуурхаас үр яах юм бэ тиймстэй. Би бол тэр надад худлаа мэдээлэл өгсөн тэр нэг бас нэг жоохон тийм бүтлгүүдүүч гэмээр хариуцлагагүй гэмээр ч нэг ах үйд юм аа. Тэгээд тэрэн л өөрлөө мессеж үтсэн хариу өгөхгүй лэн. Би тэгээд элчин сайдын ямлуу мэйл өчнө. Тэгээд тэр хариу өгөхгүй бол мэдгүй тэгээд цаашаа одоо Монгол руу гадаад хэргийн ямд мэйл өчтгсөн ч холбогддогсэн ч мэдгүй тэгээд одоо хүн нэг завтаадаа ингээд хэрүүлэгээ яваад идэм биш шүү дээ. Ядчил зүвийн төлөө, сайжрахын төлөө л ингээд идэг. Сайжруулахын төлөө. За бай.